Туулаа нэвртэй подкаст. Гисэн юм гин билээ. Туулаа нэвртэй подкаст сонсогчдынхон өөрт болон өрөөл тохиолдсон лус савдаг сүнс чөтгөртэй холбоотой болсон явдал эвгүй түүхүүдийг хүлээж авсаар байна. Танд ч гэсэн ийм эвгүй түүх байвал бусадтайгаа яагаад хуваалцаж болохгүй гэж Facebook дээр Туулаа нэвртэй гэсэн хаяг руу илгээгээрэй. Азраг унсан хүн өдрийн бах, имэйл авсан хүн сарын бах, ихнэр авсан хүн жилийн бах. Сайн ирсэн тухай хууч ярианууд. Малынхаа ихэнхийг ардад тараагаад өгчдөг Наван тав. 1950-ад оны үед Наван тав гихч зартай хулгайч байжээ. Түүнийг барих гэж нилээд олон байцаагч хөөцөлдөө чаддаггүй юмсан ч. Харин түүнийг мөрдөн байцаагч Цэнд гихч хүн тун амархан баривчилсан юм. Ер нь Цэнд бол хулгайч юм уу? Хэрэгтэн хүнийг хараад анддаггүй. Хэрэгтнийг барихтаа шууд яваад очичдаг. 9 зоосоор мэргэлж сайн мэддэг хүн байжээ. 200 бодын хэрэгтэй Наван тавыг баривчилж ирэхэж мөрдөн байцаагч Цэндэд дарганар нь үүрэг даалгавар өгчээ. Тэрбээр өөрийн туслах данзны хамт Наван тавын гэрт очиход тэр гэртээ байсангүй. Түүнийг эрхийг хүлээж саахалт айлд нь 10-аад хонлоо. Наван тавыг гэртээ байна гэж хүн хэлээд ирмэгцэн яваад очтол тэр бас л байсангүй. Яа харахгүй л гэртээ байж байдаг. Тэгээд яваад очиход алга болчихдог. Нэг тийм сонин асуудал тэдний өмнө тулгарв. Урд өмнөх мөрдөн байцаагч нарч бас ийм нэг учир олдохгүй асуудалтай тулгараад Наван тавыг барьж чадалгүй хоосон гуяа ганцглаад ирдэг юм байж. Ёстой л чөтгөр шулам хий үзэгдэл гэлтэй. Мөрдөн байцаагч Цэнд Наван тавын гэрийн ойролцоо туршуул тавьсан бөгөөд нэг өдөр туршуул нь амьсгаатчихсан гүйж ирээд за яг одоо нөгөөдөг чинь гэртээ байна. Одоо охин очихгүй бол болохгүй. Гэхдээ Цэнд данзан хоёр яарвчлан мориндоо ташуурөгч гэрт нь яваад очижээ. Гítэл байна. Наван тав бас л гэртээ байсангүй. Афган зүүн хойд орныхоо хөлийн үзүүрт хатаж хорчийсэн үхрийн азаг дээр сууж байх юм. Ер нь тэдний гэрт нь ороход Афган тэрхүү азаг дээр суучаад огт хөдөлдөггүй юм байж. Энэ нь Цэндэд сэжиг төрүүлжээ. Цэнд гэрийн доторхыг ажиглан байснаа эхнэрт нь хандаад Наван тав хаа байна гэхэд Афган юу Наван тав тэр чинь энд ирэхэ байсан шүү дээ гэж жишимчүүгүй хэлэх юм. Цэнд түүн рүү хуруугаараа чичээд тийм үү чи бос гэхэд Афганхан царай хувьсгийгээд явчихаж Цэнд улам уурсаад бос гэж байна шүү чамааг гэж зандрахад тэр дуртай дургүй босчээ. Цэнд үхрийн ацхыг авч хаяхад доор нь нүх байна. Данзныг дагуулад нүхээр доош ороход Наван тав тэнд нь орд ирээ засчихсан лаа асаагаад чансан мах идэж архиугаад сууж байх нь тэр. Хөөе. Цэнд түүн рүү хандаж заартай хулгайч Наван тав ичээндээ байгаа нь энэ үү? Залтай нохоо юм даач. Алив дээшээ гар гэд шанаанд нь буу тулгаад дээшээ гаргажээ. Зартай хулгайч Наван тавыг ингэж баривчилсан түүхтэй юмсан ч 10 гаруй жил ял эдэлсэн бөгөөд тэрбээр баячуудаас сулгаалсан малынхаа ихэнхийг ядуу ардад тараагаад өгчгдөг байсан тул шоронд байхдаа шилийн сайн ир гэдэг эрхэм алдрыг хүртжээ. Тэрбээр 1960-ад оны үед шоронгоос суллагдаж гараад малчин болж налаахад амьдарч байгаад насан эцэлсэн гэдэг. Дархан бэйлийн ороо хөх. Хувьсгалын үеийн ардын цагдан сэргийлэхийн ажилтнууд хулгай дээрэм хар тамхи наймаалагчдын эсрэг тэмцэж хэв журам сахиулж байсан төдийгүй инх цагийн их хөдөлмөрийн игнэнд явж ардын засгийн газрын шийдвэрийг амьдралд хэрэгжүүлж байжээ. Тэр үеийн хүрээний өндөр хогийн орчим үргэлж хэрэг төвөг гардаг байсан бөгөөд цогточир хэмээх цагдаа ямагт түүгээр
байнга эргүүл хийдэг байж. Муу хэлэх гэсэн нэгэн түүнийг хогийн яамны сайд гэж нэрлэдэг байсан бол цагийн хувьсгалаар юмны учир ойлгох болсон олон хүмүүс цагдаагийн дарга морилж явна. Хөвчийн гоцгор ирлээ гэдэг байжээ. Ажил төрлийн ихээс болоод ихэнх үед ардын цагдаа нарт ажил амьдралын цаг гэж зааг хязгаар байсангүй. Өглөө 8 цагт буусан хүн 1 цагт амраад эргээд ирдэг байж. Жижүүр зарлага бол бүрчих ажилтай. Хүн дуудах, бичигсэлт хүргэх, хэрэг зөрчилдөр очих, шоронгоос хүн аврах, хүргэх гих мэтийг голдуу явгнаар гүйцэтгэн. Ингэж явсаар 24 цаг ажиллаж маргааншийнхаа ажилдаа золгох нь олонтоо байж. Нэгэн өглөө цогт очир ажилласаа буух гэж байтал зах дээр хөдөөгөөс ирсэн хэд хэдэн хүний морь мал тэрч байтугай. Тэрхтээ ачаа бараа бусдад дээрэмтгцэн тухай мэдээ ирэв. Учрыг лавлвал хэдэн хүнийг сэжиглэж барьсан боловч аваагүй гисгэн. Нэгжиж үзтэл уг юм нь гарсангүй. Харин урд үзэгдээгүй 2-3 гуйлагч нэмэгдсэн байна. Цогт очир харих гэснээ болж за би нэг энэ хэргийн учрыг үдийн буу дуурхаас өмнө нэг тийш нь болгохыг бодъё гэд гуйлга гуйж буй хүмүүсийн хувцас хонор төр төрхийг сайтар асууж 2 цагдаа дагуулan нэг богцтой юм ганцглан мориндоо морджээ. Захын орчимд очиод цогт очир нөгөө хоёртаа хандаад за та хоёр арьс шир, олс сур, эсхий ширдэг зардаг хэсэг дээгүүр очиодох. Тэнд 2 хүн зодолдоод эхэлбэл хоёулынгийн байраарай. Намайг зах тунд орсноос хойш нэг мөчийн дараа очоорой гэд өөрөө төрүүлэн олон хүмүүсийн дунд уусах мэт алгуулжээ. 2 цагдаа эргүүл хийж явсаар өгөө аваан дээр зүрж маргасан хөгшин залуу хоёрыг эвлэрүүлээд ирэхтэл ард талд нь 2 хүн маргалдаж бүр барилцаж аваад дээр дороо орцгоожээ. Тэднийг ажиглалтал навсархаа хувцастай гуйлагчин байсанд гайхсан боловч цогт очрын хэлсэн ёсоор баривчилж захын хажуу талын нэгэн байранд авчирчээ. Тэгтэл 2 гуйлагчны нэг нь нөгөөдөө хандаж чи юм уу сохор гуйлагчин болж маяглахаа болж үз. Чамааг яаж хувраад явсан ч би танина гэж хэлээд бага хуултал тэр нь цогт очир дарга нь байжээ. Нөгөө хүн нь цогт очир руу муухай хараад миний гарт ингэж орох үйлтэй байж гэд өрөөс нь нүдээ даруулж боосон хар давууг шув татан автал хэн байсан гэж санана. Сахалт данжаадын пүүсийг шатааж тэрч байтугай цогт очрын гэрийг төмөрдөө зугтсан дархан бэйлийн ороо хөх гихч байжээ. Тэрбэр 15-ны цагдаагийн үедж баригдаж үзээгүй явсан дамиран гихч бөгөөд анхудаа цогт очрын сэтсэн ялимгүй мэхэнд хуурдагдж хулгайлж лувирцсан эд зүйлсээ дамжуулан худалдах гэж байгаад баригдсан нь энэ байв. Та YouTube дээр Туулаа нэвртэй подкастыг сонсож байна. YouTube-с өөр аппликейшн юм уу вебээр үзэж байгаа бол наадах чинь надаас зөвшөөрөл аваагүй хулгай юмыг үзүүлж байна. Бичлэг маань таалагдсан бол subscribe тавьчаад дарж хонхоо идэвхжүүлээрэй. Ингэснээр та цаг алдалгүй үзэх юм. Бараатын лувсан. Одоогийн төв Дундгов аймгийн Зааг нутагт Бараатын жас гэж байжээ. Их төлөв гэр голдуу цөөхөн дугантай хөдөөгийн багхан жас гин. Жас сүм дуган хурал номын сан хөмрөг мал хөрөнгө эрхлэх газар хийдийн аж ахуй. Энд лувсан гэж ядуу лам шавлан суудаг байжээ. Нэг сайн буурал морьтой юм. Жил бүр намар өвлийн завсраар баруун зүг Шинжааны нутгаас адуу мал хулгайлж буцах замдаа нэгэн санаад ядуу хүмүүст дамжуулан өгч амьдэрдэг хүн байж. Хулгайд явахын өмнө бор морноосоо зөөлөн хөлс аваад шөнө уйж өдөр идүүлэн усалдаг. Бор морны хомоол бүдүүн унганы хомоолны хэр боломгц хулгайд морддог заншилтай юм. Нэгэн намар Шинжааны нутагт ороод 5 хоног явж байтал нэг 50 сайхан тал хүндийд зүрх мэт ганц шовхуул харагджээ. Тэр шовх улаан ууланд ойртоод очтол ориглоос нь утаа манарч байгаа харагджээ. Энэ утааг хараад лувсан бодов. Ойр хавьд хүн амтан байхгүй ийм зэлгүүд газар амьдарч байгаа хүн наадтай адилхан ажилтай хүн байж магадгүй юм. Юу тач болов уулзъя гэж шийдээд
уулын өөд авирсаар оргилж буй утааны тэнд очивол үүдэнд нь хаалганы оронд даавуу өнжүүлсэн оромж байвгэн. Морин дээрээсээ нохоо хорио хэмээн хашгирахад хонглоос тас гар царайтай, дун цагаан шүдтэй, задгаа гизэгтэй, тос болсон огтор хар дээлтэй инээд алдсан сайхан зантай ийм нэг хачирхалтай залуухан хүүхэн гараад ирв. Нохой зуудаггүй, та айны хүн үү? Бууж бай гэж хэлүүд яаран буцаад хонголд оржээ. Лувсан мориноосоо буусан боловч хонголд орох нэг л айгүй санагдаад морио бариад зогсож байтал өнөө хүүхэн хонглоос дахин гарч ирэхдээ том хутгаа ардаа нуун барьсан харагджээ. Лувсан мориндоо түргэн мордоо зүхтаалаа. Уулын уруу давхсаар далд ормогц эргэж харвал нөгөө хүүхэн гүцэг шахам хурдлан ойртож ирээд хэлэх юм. Чи магад сайн морь унсан. Үнэхээр сайн ир бол миний гараас гарах л байх та. Химэн басамжилж байгаа чимээ сонсогдмогц лувсан бүр айж морины хурдаар явуут ажиглавал тэр талд 8 бараан адуу тоглож наадан тоос божигнуулан байгаа харагдав. Лувсан ухаан гаргаж чи яасан задарсан юм бэ? Чамаа хөсөг дээрээ дагуулж аваачаад арьсыг чинь хуулаатгий гэж хэлсний даруйхан эргэж харвал нөгөө хүүхэн 8 бараан адууны зүг агшин зуур сарвчлан харснаа буцаад явах нь хөлөөрөө онгилсан тоос нь хурдан морины тоос шиг гарч гизэг нь халз дэшээ босоод хурдаа хасалгүй шумсан анчин бүргэд мэт явсаар хонгил өөд авирчээ. Лувсан тэр 8 адууг авч нутагтаа ирээд хэсэг хүнд тарааж өгöd бор морио худалдаж дахин хулгай хийлгүй байсаар нас барсан юм гинвэлээ. Та Тулааны Нэртэй подкастыг сонслоо. Бичлэг маань таалагдж байвал subscribe товчоо дарж хонхоо идэвхжүүлээрэй. Ингэснээр та дараагийн бичлэгийг цаг алдалгүй үзэх юм. Мөн Facebook дээр Тулааны Нэртэй гэсэн хуудсыг минь дагараа. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.